Энэ удаагийн дугаараар бид IELTS-ийн reading хэсэг буюу унших даалгаварт хамгийн түгээмэл ирдэг даалгаврын төрөл болох гарчиг тохируулах даалгаврын тухай үзэх гэж байна. За энэхүү даалгавар нь 900 орчим үгээр бичигдсэн. За 6-аас 8 зохицуулбар бүхий бичвэрийн гол санааг уншиж, за ойлгох чадварыг шалгадаг. За тэгээд шалгуулагч маань бол бичвэрийн зохицуулбаруудыг асуултад өгөгдсөн гарчгуудтай зөв харгалзуулах ёстой байдаг. Энэ даалгаврын үндсэн дүрмүүд нь болохоор юу вэ гэхээр асуултад өгөгдсөн гарчгийн жигсаалт нь санамсаргүй дараалалаар байрладаг. За гарчгийн нийт тоон зохицуулбарын нийт тооноос олон байдаг. За нэг гарчгийг зөвхөн нэг удаа харгалзуулах боломжтой. Бүх гарчгууд бол бүх зохицуулбартаа харгалзахгүй. Тухайн гарчиг нь аль нэг зохицуулбарт байгаатай яг ижил үг хэллэгээр бичигдэхгүй. Маш анхааралтай унших шаардлагатай. За хариултын хуудсан дээр бол тухайн гарчгийн дугаарыг ром тоогоор бичих ёстой. Ингээд дараагийн хэсэг рүү орцгоё. За хамгийн ихний анхаарах ёстой зүйл маань юу вэ гэхээр бичвэрийг уншихаас өмнө асуултад өгөгдсөн байгаа гарчгуудын жигсаалтыг уншаад за түлхүүр үгсийн доогуур зурх ёстой. За одоо энд харагдж байгаагаар бол асуултанд маань бол 8 төрлийн гарчиг өгөгдсөн байгаа. Бүгд бол ром тоогоор дугаарлагдсан. Эхний гарчгийн хувьд бол difficulties гэдэг үгийг бол түлхүүр үгээр сонгосон. За яагаад гэхээр үнэрний тухай ярихад одоо гардаг хүндрэл бэрхшээлийн тухай гэдэг юм гарчиг байгаа учраас за үүнийг сонгосон байна. За дараагийн гарчгийн дээр бол за role гэдэг үгийг сонгосон. Personal relationship буюу одоо хувийн харилцаан дээр үнэрний гүйцэтгэдэг одоо үүргийн тухай байна. За урд гарчиг бол future studies буюу за үнэрний тухай цаашдын судалгаа, ирээдүйн судалгаа гэсэн байна. За дараагийн гарчиг бол за тарих болон хамарны хоорондын харилцаа хамаарал. Тийм учраас relationship, за brain and nose гэдэг үгсийг бол түлхүүр үгсээр сонгосон. Тавт гарчиг бол interpretation of smells, за as a factor in defining groups гэж бичигдсэн байна. За энэ дээр бол defining groups гэхээр бол бүлгүүдийг тодорхойлоход за factor буюу одоо хүчин зүйл нь үнэр юм аа. Interpretation гэдэг нь бол тайлбар утга гэсэн утгатай. За дараагийн гарчиг маань бол бидний үнэрлэх мэдрэмж буюу үнэрлэх одоо чадвар маань үнэлэгдээгүй байдаг гэж бичигдсэн байна. За appreciated гэдэг нь бол үнэлэгдсэн гэсэн үг. Тэгэхээр is not appreciated гэхээр үнэлэгдээгүй гэсэн. За 7 дахь гарчиг бол smell буюу үнэр маань за бидний super sense буюу хамгийн сайн чадвар мэдрэмж юм а гэж бичигдсэн байна. Тэгэхээр our super sense гэдэг хэсгийг бол бид түлхүүр үгээр сонголоо. За сүүлийн гарчиг бол за relationship between smell and feelings буюу за мэдрэмж болон үнэрний хоорондын харилцаа маань. За ингээд бүх гарчигныхаа түлхүүр үгсийг бүгдээрээ сонгочлоо. За тэгэхээр дараа нь бид яах ёстой вэ гэвэл маш хурдан гүйлгэж унших ёстой. Өөрөлдвөл зохицуулбар бүрийг хурдан гүйлгэж уншаад ямар төрлийн мэдээлэл, ямар санаа агуулж байгааг нь хурдан олж мэдэх хэрэгтэй. За тэгээд дасгалыг ажиллах эхний хэдэн минутаа бол зөвхөн гүйлгэж уншихтаа бол зарцуулах хэрэгтэй. За ер нь гүйлгэж унших чадвар маань гэдэг нь ямар чадвар вэ гэхээр тухайн бичвэрийг нэг бүрчлэн уншихгүйгээр маш хурдан үдээг гүйлгэж уншаад бичвэрийн утга санааг гаргахад тусалдаг ийм чадвар байгаа. За зарим хүнд гүйлгэж унших нь бол хялбар, за эсвэл зарим хүнд бол хэцүү мэд санагддаг. За гэхдээ энэ чадварыг хөгжүүлэхийн тулд өөрийгөө заавал дадлагжуулах шаардлагатай байна. За үүний дараа бид гүйлгэж уншсныхаа дараа зохицуулбар бүрийн эхний 1 юм уу 2 мөрийг бол заавал анхааралтай унших хэрэгтэй. За энэ бол reading хэсгийг гүйцэтгэж эхлэх хамгийн сайн арга юм. За тухайн зохицуулбарын эхний мөр нь хөвчлэн тухайн зохицуулбарынхоо сэдвийг илэрхийлсэн өгүүлбэр байдаг учраас энэхүү мөрийг уншснаар үлдсэн хэсэгт юуны тухай бичигдсэн байгааг ойлгож болно гэсэн үг. За бүх зохицуулбарыг ингэж уншсны дараа бол бид гарчгийн жигсаалтыг хараад гол санаа бүрийг нь хамгийн сайн илтгэх нэг гарчгийг сонгох хэрэгтэй. За аль зохицуулбар аль асуулттай хурдан таарч байгаа эсхийг хамгийн урдан мэдэх шаардлагатай. A survey conducted by Anthony Sinnott at Montreal's Concordia University asked participants to comment on how important smell was to them in their lives. It became apparent that smell can evoke strong emotional responses. За 2 дугаар өгүүлбэрийн төгсгөл хэсэгт бол яг түлхүүр гол үгс маань харагдаж байна. За эндээс бол evoke гэдэг нь бол сэргээх, төрүүлэх, үүсгэх гэсэн утгатай. За response гэдэг нь бол хариу үйлдэл. It became apparent гэхээр илэрхий байдаг гэж байна. За тэгэхээр юу илэрхий байдаг вэ гэхээр үнэр сэтгэлийн хариу үйлдэлийг үүсгдэг гэдэг нь илэрхий байна гэж гарчигнаас ингээд харахад за хамгийн сүүлийн гарчиг буюу за үнэр болон мэдрэмжийн хоорондын харилцаа хамаарал гэсэн гарчигтай бол утгын хувьд бол тохирч байна. Paragraph A буюу одоо 27 дугаар асуултын хариулт бол 8 дугаар гарчиг. За дараагийн параграф руу оръё. Odors are also essential cues in social bonding. One respondent to the survey believed that there is no true emotional bonding without touching and smelling a loved one. За эхний үйлбэрт бол за essential cue гэсэн байна. За cue гэдэг нь бол дохио гэсэн үг. За тэгэхээр үнэр бол маш одоо чухал суур болсон ийм дохио юм. За юунд вэ гэхээр social bonding. За social bonding гэхээр нийгмийн одоо хүний хоорондын холбоо гэсэн үг, хүмүүсийн хоорондын холбоо гэсэн. За дараагийн үйлбэрийн төгсгөлд бол
За smelling a loved one гэж төгссөн байна. За тэгэхээр энэ үг хөтөлбөрийг орчуулах юм бол за нэг юм судалгаа нийтлэгдсэн байдаг. За энэ судалгаанд юу гэж бичигдсэн байдаг вэ гэхээр за хайртай хин нэгээ одоо үнэрлэхгүйгээр за эсвэл огт хүрэхгүйгээр за хизээч одоо сэтгэл хөдлөлийн одоо жинхэнэ холбоо болвол үүсдэггүй гэдэг судалгаа байдгаа гэсэн байна. За энэ зөвлөмжийн маань ерөнхий утга бол хоёр дахь гарчигтай тохирч байна. За яагаад гэвэл хоёр дахь гарчигн дээр бол хувь хүмүүсийн хоорондын харилцаанд үнэрний эзлэх байр суурь үүрэг гэж бичигдсэн байна. Тэгэхээр энэ хоёроо маань тохирч байна. За дараагийн зөвлөмжийг уншъя. In spite of its importance to our emotional and sensory lives, smell is probably the most undervalued sense in many cultures. The reason often given for the low regard in which smell is held is that, in comparison with its importance among animals, the human sense of smell is feeble and undeveloped. За эхний өгүүлбэрийг уншихад бол за үнэр болвол яалтчгүй за хамгийн доогуур үнэлэгдсэн мэдрэмж байдаг гэж бичсэн байна. Өөрөлдвөл undervalued гэдэг маань бол доогуур үнэлэгдсэн гэсэн үг. За sense гэхээр бодол мэдрэмж гэсэн утгатай. Тэгэхээр in many cultures гэхээр бол маш олон улсад за маш олон үндэстний соёлд за үнэрийг болвол нэлээд доогуур үнэлсэн байдгаа гэсэн байна. Дараагийн өгүүлбэрт бол low regard гэж бичсэн байна. За тэгэхээр low regard гэдэг нь бол за бага хүндлэл гэсэн утгатай. Тэгэхээр үнэр өөрөө маш бага хүндлэл хүлээсэн доогуур үнэлэгдсэн гэж энэ зөвлөлд бичсэн байгаа учраас за яагаад бидний үнэрлэх мэдрэмж одоо үнэлэгдээгүй байдаг вэ гэдэг гарчигтай тохирч байна. Тэгэхээр paragraph C-г бид 6 дугаар гарчиг гэж бичих ёстой. За 4 дугаар paragraph буюу D paragraph-ыг хамтдаа уншицгаая. Smell, however, is a highly elusive phenomenon. Odors, unlike colors, for instance, cannot be named in many languages because the specific vocabulary simply doesn't exist. It smells like, we have to say when describing an odor, struggling to express our olfactory experience. За энэ параграф маань бол за үнэр бол ойлгоход бэрх за хэцүү үзэгдэл юм а гэж хэлж байна. За elusive гэдэг бол ойлгоход бэрх хэцүү гэсэн үг. За phenomenon гэхээр үзэгдэл гэсэн. Дараагийн өгүүлбэрт нь болохоор за үнэр маань бол ингээд өнгөнүүд шиг бол биш. Яагаад тэгэхээр маш олон хэлэнд бол нэрлэхэд болоо айгүй хэцүү байдаг. За тэгээд үнэрний ингээд тодорхой ингээд нэршил маань бол ерөөсөө байдаггүй гэж бичсэн байна. За тэгэхээр энэ маань бол гарчигнуудын хамгийн ихний гарчиг болох за үнэрний тухай ярихад гардаг хүндрэл буюу difficulties гэж гарчигтай бол тохирч байна. За тэгэхээр paragraph D дээр бид нар нэгдүгээр гарчгийг тохируулах ёстой. За дараагийн paragraph бол E paragraph байна. Most of the research on smell undertaken to date has been of a physical scientific nature. Significant advances have been made in the understanding of the biological and chemical nature of olfaction, but many fundamental questions have yet to be answered. За энэ дээр эхний хоёр өгүүлбэрийг уншихад бол үнэрний тухай судалгааны тухай бичсэн байна. Most of the research буюу за ихэнх судалгаа маань бол одоо орчин үеийн судалгаанууд л одоо үнэрний физик шин чанарын тухай судлагдж байна. За тэгээд одоо хүртэл одоо суур асуултууд бол хариулагдаагүй байна. За яагаад тэгэхээр биологийн болон химийн одоо үнэрний тухай шинжилгээний судалгаанууд бол нэлээд их хийгдээд байна гэж хэлж байна. Тэгэхээр энэ маань бол үнэрний тухай цаашдын судалгаа буюу 3 дахь гарчигтай бол тохирч байна. За одоо хамгийн сүүлийн параграф буюу F paragraph-ыг бүгдээрээ уншицгаая. However, smell is not simply a biological and psychological phenomenon. Smell is cultural, hence it is a social and historical phenomenon. Odors are invested with cultural values. Smells that are considered to be offensive in some cultures may be perfectly acceptable in others. За энэ параграфын 2 дугаар өгүүлбэрт бол үнэр бол соёлын ашил бүтэлтэй зүйл, нийгмийн болон түүхэн зүйл юм а гэж бичсэн байна. За үнэрийг бол зарим соёлд бол маш өндөр ашил бүтэлтэй бол үздэг. За харин зарим соёлд бол тийм биш байдаг гэдэг тухай бичсэн байна. За тийм учраас энэ маань 5 дугаар гарчиг болох за бүлгүүдийг тодорхойлогч одоо хүчин зүйл болох за үнэрний утга тайлбарын тухай гэсэн одоо гарчигтай тохирч байна. Тийм учраас F paragraph бол 5 дугаар гарчиг гэж бид нар бичих ёстой. За ингээд бүгдээрээ бүх параграфуудаа гарчигтай тохируулж дууслаа. За 4 болон 7 дугаар гарчиг бол ерөөсөө альч параграфт бол тохирсонгүй. За яагаад тэгэхээр 4 дугаар гарчиг бол хамар болон тархины хоорондын харилцан хамаарал гэсэн байна. За энэ тухай ярьсан параграф бол байгаагүй. За 7 дугаар гарчиг бол за үнэр бол бидний хамгийн сайн мэдрэмж юм а гэж бичсэн байна. За ийм хэсэг бол бас альч параграф дээр гараагүй. За тэгэхээр энэ хоёр гарчиг маань бол үлдлээ. За төгсгөлд нь анхаарах ёстой хэд хэдэн зүйлсийг хэлэхэд бол за гарчгийг сонгохдоо бол тухайн сэдвийн талаарх өөрийн мэдлэгээ огт ашиглаж болохгүй. Зөвхөн бичвэрдэх санааг л гарчиг маань илтгэж явах ёстой. Бүх хариултыг одоо тохируулж мэдэхгүй байгаа бол за аль нэг гарчгийг бол аль нэг зөвшөлбөртөө харгалзуулж за хариултаа бүрэн өглөөл маш зүгээр байдаг.
За ингээд дараагийн дугаараараа бүгдээрээ уулзцгаая.